Сайн мэцэн өрхөмд үзэгчтэй. Лайк HD телевизийн миний 12 сар баярын хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо гэдэг. Энэ удаагийн дугаарт Монгол улсын гавьяа жүжигчин тогтхын Чойж зэрэгч одоо хүрэлцэн ирсэн маань ингээд. Танд баярын мэнд хүргэе. За баярлалаа. Чойжгчтан ярихаар яа харахгүй гард магна. Гард магна бол мундаг кино шүү дээ. Стон мундаг кино. Тэнд одоо богдын домног дуулам тоглосон. Зүгээр ингэж ярьд юм билээ. Тухайд авч ирсэн одоо мундар найруулагчаас авахулаад хүмүүс ярьж байхдаа. Яагаад энэ Чойж зэрэг сонгоцсон юм бэ гэвэл ерөөсөө л энэ хүн чинь өмнөх наснда домног дуулам байсан гэж ярьдаг гэдэг юм билээ. Их ойролцоо барьсан бол тэгээ про хийгээгүй гэж байна шүү дээ. Хүн сонголт хийгээ зүгээр шууд таныг л тоглуулсан гэж ярьд юм билээ. Харин про хийгээгүй л дээ. Тэгээд би ч угаасаа энэ намайг тоглоно гэж би ер нь итгэдэг л байсан л та. Гэхдээ ягаад намайг ямар ч байсан энэ про хийхгүй тэгээ шууд энэ тоглуулна. Тэгээд ерөөсөө тэгээ ч мартцсан ерөөсөө энэ киног чи эхлээл зөндөө хэдэн сар л яваалаасан. Ерөөсөө намайг энэ тоглуулна гэдэг тийм бодол байхгүй. Тэгтэл яаж мэдхүүгээл бас цэгмэд огшаасаа тэгээд ганц нэг ном моментинд бас яах вэ зүгээр байхгүй тэгж л бодож ил явсан. Тэгсэн чинь нэг өдөр чимэд орж гээд нөгөө туслах найруулагч нь заач хожигч бэлэн байгаараа одоо нөгөө юунд одоо яг тоглоно шүү таныг аван шүү 72 одоо тэр чинь Баян Чандман гэдэг үстэй тий тэнд кино зураг авах гэж байгаа тэнд таныг одоо аваачна гэл. Тэгэл өстө пал гэл явчихсан. Тэгээд яах вэ? Тэгээд очсон л доо. Тэрхтээ хөсөлтөө үж ядахтаа давааны оройч болов төхүүлчихгүй. Хоёулаа хамжаад төхүүлэх үү? Мөө, дийлмэр санагдаж байна. За яах вэ? Өргөдөд. Арай хоёул ингээд өргөд давааны орол гаргачихж зөрөгдөх юм биш үү? Тэгээд намайг ерөөсөө анх энэ кинонд дэр нь про аваагүй зүгээр л ерөөсөө шууд л тоглуулна гэд про өөр хүмүүс үзээгүй юу гэж юм дурчаас. Таныг ерөөс шууд авна гэсэн. Тэгээ одоо энэ үний чинь зохиолч нөгөө алдарт яруу найрагч урлагийн төрийн шагналтын Сүрэнжүү урлагийн гавьяа зүтгэлтэн хишигт. Тэгээ эдгээр ч одоо зохиолт найруулагч нар одоо бунтар найруулагч намайг одоо 2 ч кинонда одоо ингэ тоглууллаа. Анх хэлж би кинод дэлгэцэнд анх киноны дуугаар мотор дуурахтаа би өөрийн цолбон кинонд нь бас л байдаг байтагаа тоглоол. Тэгэл намайг одоо налт үйлзэн тэр чин Донавэйний домбон шар. Тэгээ бүр хоочгоод тэгээд байдаг байтагаа анх тэгж Донавэйний авгаа тоглоол. Тэгэл дараагаар намайг энэ богд хатан тоглосон байхгүй бунтар найруулагч маань. Тэгээ би одоо бояа найруулагчтай их л баярлж явдгийн сайхан л. Тэгээ надад намайг н богдын хатнаар мөн тэгээ олон түмэнд би одоо алдарсан юм байгаа. Одоо нэг ч их л тийм юу биш одоо цөөхөн эдгээр тексттэй тэгсэн мөртөө тэгээ тэр маань ингээ арт түмэнд хүртэл болцсон. Одоо хаач явсан миний тэрний хэд үг хэлэхгүй хүн гэж байхгүй. Юм бол би наадам үзэхгүй гэл. Сайхан залуу. Олон чиглэл баригдана да. Яагаад заавал миний бүхийг ах トゥ сэрэн дээрлэж очиж энэ махав хүрцэг харах уу голны өмнө дахин унгаж байгаа юм. Би наадмыг үзэхгүй. Цаанаасаа тань тийм задаач өгсөн нь ер нь дондог дулам гэж яг ямар хүн байх вэ? Тэр ихэмсэг, бардам, тэг хямсгнуур, тийм л дүр гаргаж хэлсэн үү эсвэл та өөрөө яг бодоод яасан уу? Гэхдээ одоо ерөөсөө л ер нь өөрөө л ингээл бодож байгаа л ингээл энэ үндэл ингээд тоглолцсон юм байгаа.
Тэгээ би одоо тэгээ өөрийгөө тэгээ нэг сайхан богдын хатан болцсон гэж одоо нэг өөрийгөө нэг үнэлдэг юм. Тэгэхээр ард түмэн минь одоо хаач явсан миний хэдүүг хүн болгон хэлээд идэг. Хөдөө гадаа явж исэн ч гэсэн зүгээр нэг энэ жил Архангаа завхан явал нэг юунд очивол замын нэг цайны газар ороод хоол идэж суусан чи нөгөө мухааш таагаа сууж. Тий яг үнэ. Тэгээд гүтээ намайг хэлж байгаа юм биш. Харсан чи ерөөсө миний хажууд олон эрэгтэй манай хүүхдүүд байсан гэсэн чинь тэгэл юу гэдэг юм бол гэсэн чинь богдын хатан байж та гэд. Ингээл уулзаад ирж хахад одоо дахиад яриг үл орж байгаа манай гавьтын дундаас би Монгол улсын гавьж бичиж байгаа. 10 сал онц. Одоо магсарж явах ярьдаг байхгүй. Таатан манзаа өргөө энэ мөн үү? Ганцхан та эдэндээ гахчаагүй биз? За, сууцгаа. Дуурч байна. Суу. Яавал тань шиг баян болох бол хүчтэйгээр ноён болдгоо. Хүсэлтэйгээр баян болдгоо. Тэгвэл энэ даншигт хэн төрүүлхийг хилээд гэж. Тааж мэддэг таван хаан биш. Тамшаалж мэддэг тарлан бох биш. Би яаж мэдв? Танаа хурцаар төрүүлэх юм биш үү? Хэн байг? Аадгүй бол яадгүйгээр цахиддаг юм. Энэ мотоотон архиндаа шатаж баяндаа сагж биш. Чиний хар зовлоноос зулгааж юмжаагүй. Эцэг ихийнхаа буйныг эдэлцэн. Та нар аягцаа гидсэндээ шингээвэл шингээ. Эс чадвал тангицгаа. Шиний хэлжсэн тэр мө тэнэмэл чинь. Ах тэ хоёр аврах гэсэж. Дээдсийн тав тухайг алдагдвал найр наадам хүмүүлээ. Чамта тоосоо дуусаагүй гэж мэдээрээ. Явцгаая. Юм үзээгүй мосаадд. Хатал ингэж байгаа юм. Хоосон эцнээ шингээж чадахгүй байж бас хүн алхах гэж. Миний мөвгний сууж байгаа гэдэг. Эрхэм хүндэт хэрэглэгч та бүхэндээ 16 жилийн ажлын туршлагатай Содон будингийн хамт олон зах зээлийн хамгийн хямд боломжит үнээр өндөр чанартай буйдангуудыг санал болгож байна. Та манад ирээд үз, хар, сонго. Мөн таны хүссэн загвар хийц өнгө дунж тааруулан захиалгаар чанартай хийж гүйцэтгэн. Чанарын дээд үнийн доодыг бид эрхэмлэн. Содон буйдан. Утас 80 тэгтэг 81 60 88 тэгнэг 75 47. Хаяг Алчин бөмбөр худалдааны төвийн Б1 давхарт G3 дахь павильон. Содон буйдан. Улаанбаатар хотын А цагт хотын төвд Алчин худалдааны төвийн Б1 давхарт 5000 м квадрат талбайд шөнийн зах шинээр нээгдлээ. Шөнийн захын нэгдсэн дэлгүүр хэрэглэгч танд хүнсний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээр ахын тавилга захлаан болон гол сахны бараа үндэсний дээл хувцас ахын хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг захын үнээр, үйлдвэр үнээр, бөөний үнээр, зах зээлийн хамгийн хямд үнээр худалдааны өргөн сонголтыг өглөөний 10 цагаас шөнийн тэг цагийн хооронд хямралыг давах хямд үнээр санал болгож байна. Алчин худалдааны төвийн Б1 давхарт байрлах шөнийн зах. Магийнхыг таныг хийрдэг байсан. Батар жидэр тоглодог тий. Тэр нөгөө бүхийг хайсан гэж байгаа. Түүхнийг сони юм бэл. Манай үзэгчид бас мэдж байгаа болов. Батэрдээ аврыг тоглох гэж нэг үзээд тий. Тэгээ болсон юм байлаа шүү дээ. Болоод Батарчиг тоглолцсон. Үгүй юу? Тэр үе юм хийж болохгүй гэж. Өөрөө цогт уйдгом та. Очрахаа. Миний
Миний бэр дуусчих. Тэгээ энэ Баттар жижигэр жүжигч юм биш Биш. Зүгээр цэрэгт багтанд барилдаг багтан залууг дуудсан юм байлээ. Одоо тэгээд тэр кинонд ирэхгүй шүү дээ. Өвөн хүн очин тоглодог те. Тийм бөхийг хайны инэ яасан задарсан цаг. Авраа яхаа мэдж байгаа биз. Түүгээ чинь хайчихлаа шүү дээ. Та иргэн биднийг олон жил баярлуулна гэж боддог юм шүү. Ихтэйний бүхий тийм хэрэгцүүлж байгаа биз дээ. Одоо энэ болоо юм биш үү? Ширүүн Би маш сайхан тоглосон тэр сайн гоо дуугийн ч манай Монгол улсын гавьяас жүжигчсэн Батүлзээ тэр дуугаар ер нь сайхан киногээр нь тэгээд бас зарим жүжигчдийг дуугаар их сайхан болох юм байна шүү дээ тийм ээ. Одоо Тунгалаг Тамирын Эрдэнэ хэнийг Этгэл төвийн ярьж байна да. Захиур төмрийг Тэг засаг тооны захиур төмөр бол мундаг байхгүй. Тэр түүхэнд одоо яг өмнө Нагэрэн зам маш гоё хийсэн байгаа ч гэдэг. Зэндээ шүүгчтэй яриа сууж байгаа. Нөгөө ягаан аждаг. Хогчин намайг хэлээд байхад хормоогож ирсэн амт ингэж голгоод байлаа. За ягаан гажд бол ярих юм байхгүй. Би бол миний найз л да бит хоёр одоо ер нь сүүлийн 50-60 жил үерхсэн найзууд манай одоо хуучч боллоо. Тэгээ би л одоо ягаан гаждгаа шүтэж авдаг ганц би биш та. Түмэн олон Монголд яриад шүтэж биширч байгаа юм чинь. Тийм болохоор би бол энийгээ бол одоо бүр дотных нь л байж та. Тэгээд үннийг хаанаас олох вэ гэвэл үннийг яг тухайн үед нь яг мөр зэрэгцээд уран бүтээл хийж ирсэн хүнээс л үннийг сонсно. Магадтай бид ингээ гавьяатуудтай яг тэгдэг байхгүй. Яг та нарын 40 гарцсан те эд жагссан жүжигчид тэр киног бүтээж ирсэн, тоглож ирсэн. Ямар ч мундаг хүмүүс ордог байсан. Яасан ч олон хүн тоглосон те. Тэр бол гайхалтай байхгүй. Тэгээд дээрээс нь бас хүүхд залуучуудын театрт бас холбоотой. Ховдын хөгжим драмын театраас эхлэв л дээ яг. Миний амьдрал уран бүтээл бол ер нь Ховд аймгийн хөгжим драмын театраас эхэлсэн шүү дээ. Тийм. Тэгээ би ч уулын Завхан аймгийн Идэр сумын хүн л дээ. Тийм. Тэгээд би өөрөө гарал үүслээ ярьчих юм. Болно тийм те жилөөдөө сайхан те. Тэг ярих юм те. Тэгээ би бол Завхан аймгийн Идэр сумын Онон гэдэг газар төрсөн. Тэгээ одоо орон нутгаасаа бага аав ээжийн гар дээр малчин ардын хөвгт аав ээжийн гар дээр өсөж хүндийгээд тэгээд л одоо нутгаасаа гараад би чинь 58 жил болцсон байх юм. Тэгсэн энэ жил одоо манай Завхан аймгийн Идэр сумын засаг дарга мөнгө хүрлгээд одоо тэр засаг дарга одоо энэ саяын сонгуул Монголоор явчих яач. Тэр бол ардын нам хүн юм байгаа. Тэгтээ гайгүй болоо гэж бодож мэдэхгүй. Тэгээд тэр хүн надад урилга явуулсан байхгүй юу. Тэгсэн би одоо явж чадхлаагүй болоо гэж байгаа л тэгэл явсан юм аа. Тэгээ энэ жил нутагтаа очсон чи хүн дөрөөсө төрсөн нутаг төрүүлсэн ээж аав бас ах юм. Ямар сайхан нутаг, ямар сайхан газар төрсөн би өөр бахархаж бүр 2 нүдний нулимсгаар 3 хүүхэдтэй очсон чинь 3 хүүхдээ барьж үсэл нөгөө бууцан дээр ингээл арц хүжээ уугуулаад сүүгээ цацаал ингэж ахтал сүү цацаал 2 нүдний нулимс нь асгаад байгаа юм чинь. Тэгэл тэгж явж байгаа л би тэгэл нутагтаа очиод тэр эдрийн голын урс чинь тэрний тэр шууган тэрний дээгүүр тэр шувуу нисээгүй ямар сайхан би. Тэгээ би нэг тэгж л нэг тийм миний амьдрал нэг тийм сайхан юм энэ жил тохиолдсон. Ер нь тэгээ эдрийн голынхаа чинь ингээ сонсоод нүдтэй ханжаад их юм бодогдсон да. Гөө сайхан. Тэгэл яг сүүлд нь тэгээд аймгийн төвд аймгийн хөлөө одоо хийгээгүй ч юм байхгүй тий. Аймгийн эвлийн хороонд нь галч манай галч хүртэл их гэж үзээд төлөө модоо даахгүй л нутагтаа ингээд очиход нутгийн уулс өндөлдсөн байх л та. Гавьяат ирлээ гэж шүү дээ. Гавьяат шүү дээ. Харин намайг одоо манай Идэр сум бахархал байхгүй таа чинь гэдэг нэг наадан болсон чинь
нэг хөдөлмөрийн баатар, нэг төрийн шагналт хүн. Тэгээд бид гурваар одоо тэр наадмынхаа нөгөө тогийг чимэг нь болж шүү дээ. Үзэгчд нь ингээд их гоё нэг сайхан одоо нэр өнөө магсар минь үгүй би юу болцсон болоо би ямар ерөнхийлөгч юм уу намайг айхтар манай хороо хүлээж авлаа гэдэг тэгээ бүр нулимс хоолон жичгэн надад ярьжсэн тэр шиг би өөрийгөө би юу болцсон болоо бэ тэгэхэд нэг баярлсан би. Ингээд эргээ харахад л бас л бодож байгаа байхгүй. Тэр үеийн киног яг л тэр байсан дүрийг бүтээж хийжээ. Яг л тэр байж. Тэгэл ард түмхүүлээд авч байгаа байхгүй. Яа харахгүй л дондор долом тэнд. Маш сайн хүлээж авсан. Үнэхээр хүлээж авсан. Тэгээ надад тэр ардын уран зохиолч тэр иш дулам надад их сайхан үг хэлж ирсэн. Би тэ одоо өөрөө бас яагаад намайг ингээ поровгүй авсан юм аа. Ямар ч хүн поров хийгээгүй гэсэн шүү. Ийм зохиолч, ийм нариулагч байсан гэд. Тэгсэн тэр иш дулам надад ингэхгүй. Гэхдээ чи өөрөө ерөөсөө тийм богдын хатан байх тийм хувь тавилантай хүн байсан байна чи. Тий. Чи хэрвээ урд тэр үед чи нэг одоо шиг тийм богдын тийм хүн байсан бол чамаа богд таалах байсан чинь билүү гэж. Тий гоё. Тий. Намайг нэг гоё үг хэлсэн би тэгээд бас тий дулмаадаа бас их баярлж авдаг. Жожи эгч минь одоо далуу худалч урагшлах зам ялалтын жигүүр зарлаагүй дайны оршил ер нь олон юм байгаа. Залуучуудын театр дээр ч олон юм аа, кинонд ч олон юм байгаа. Тэгээд тэр дундаас нарт хүний яг авшигуулгаад авдаг юм домдогд болов. Тэнд бол бахархал байсан тий. Тэгээд бас дээрэс нь учиртай гурван толгой. За энд насламад дуулж исэн тий. Тэгсэн. Ховдод байхдаа учиртай гурван насламад дуулсан. Тэгээ нэлээ хэд дуулсан ховдод ч одоо. Тэгээ ховдын театрт бол яг урагшлах зам тожоо жолооч одоо нэлээ хэдэн одоо 70 худалч энэ төр их олон жүжигэнд нь тоглосон доо. Тэгээд яг том төрийн концертанд бас ганц нэг дуумууд дуулцдаг. Тэгээ ерөөсөө нэг аймгийн театр урлагийн газар чи ерөөсөө дуулна, бүжиглэн тэг бүхэл юмд л яста чадсан чадаагүй тэгэл навсган бол байж лээдэг байхгүй. Тэгээ яг бас яг намайг одоо бас энэ хоолтой минь учруулж намайг энэ үн залгаж энэ ховдын театрын амьдрал уран бүтээлтэй минь холбосон хүн бол бас Ванган багш шүү. Таны хөдөлж чадсан гэж байгаа шүү дээ ховдын театрт. Би энд нөгөө завханаас нэг 30 жилийн ой гэдэг энд нэг юу ч мэдэхгүй зүгээр төлөөлөгчээр ирээд юм хүмүүст наадмад үзээд ингэ явж байгаа. Тэгээ сүүлд нь нэг хөдөөний байх улсуудыг энд байлгаж байгаа л тэгэл Ванган багш пүрвэга таяа даргын тэр нөгөө ховдын театрын декад бэлдүүлэх явсан байхгүй. Тэгээ би тэднэртэй цуг явал тэгээл багш минь намайг очиод ховдын театрт хүлээл гэж өгсөн. За танах энэ хүн нэг аав шүү. Энэ жүжигчин хүн танад өглөө шүү би гэд. Тэгээд багш энэ тэнд байхдаа тэгээд намайг хайр минь хайрт багш минь өстө намайг бархан би даван багштай үнэхээр залбирч явдаг. Тэгэл намайг амьдрал уран бүтээлтэй юм тэнд л залгаж чадсан. Одоо ингээд яг та ярьж байна. Би зүгээр ингээд бодоход яг тийм байдаг байхгүй. Бидний гарын ганцганд хөлийн нүг биднийг бас таньсан гэдэг ч мундаг байхгүй. Тэр агуу хүмүүс те. Ингээд амьдралын замыг заагаад өглөө штэ. За чи ингэж явна шүү гэд. Тэгээ багшигаа дурсан гэдэг их сайхан. Мөр зэрэгцэн явж ирсэн. Би өргөлд дурсаж явдаг. Зээч гэсэн би энэ багшигаа дурсан. Би Ванган багш. За тэгээд яг Хүүхдийн театр руугаа орж болох юм да. Одоо хүүхдийн театрт ороход бас нөгөө дарма багш. Бас л дашуур өгж оруулж ирсэн байж тээ таних те. Ер нь тэгэхдээ яг энэ дээр ийм байгаа юм л да. Яг ингээ ажиллаж яхад би зүгээр ингэж боддоо. Тэр үеийн хамгийн мундаг театр юу байсан бэ гэвэл тэр үеийн одоо байгаа энэ алдартай гавьяаттай те. Олон цагаан киноны дүр бүтээсэн. Энэ мундагчуудыг хаана төрүүлж гаргасан юм? Хөг залуучуудын театр л байна. Тусгаарч яриа байхгүй. Одоо энэ мундагч болж одоо нэг туяа очрот хин мэтэргэл маам хөө. Тэг бүх одоо энэ сайхан цэнцэрэнгуй байж ингээл энэ алдарт тунгууд чинь бүгд л хөг залуучуудын театраас л төрж гарсан сууч. Тэгээд зүгээр нэг дам ярэ шүү. Тэг үзэгчд бас гайхал байгаа л та. Энэ бол ховдын театраас жүжигчин Жожи Сүрэн хот руу явхад ховдын нэг жүжигчин хэлсэн гэлээ.
Жожотойгоо хэрэлдэж амтсангүй явууллаа даа гэдэг. Тэр нэг яриа байдсан билээ те. Тэр ч үнэн шүү. Заавал ч одоо тантай хэрэлдэх гэж одоо юу юм яасан юм. Нэг тийм л юм болсон юм билээ. Dancing bears, painted wings, things I almost remember, and a song someone sings once upon a December. Someone holds me safe and warm, horses prance through a silver storm, figures dancing gracefully across my memory. Би ер нь тэр хүнтэй ямар ч байсан ер нь хүн амьтантай ам мөрөж үзээгүй. Ерөөсө хөөхтийн чатарч гэсэн намайг одоо тэр хүнтэй зөрөөд ингээд маргад хэрэлдээд явж гин гэж намайг хинч хэлв. Тэг энэ бол нөгөө жоохон инээдэм наргам талаас л хэлсэн юм байлээ те. Жожотойгоо бас нэг тухтаа суугаад нэг сэтгэлээ нийтл ярьж чадсангүй гэсэн л утга байж болох. Тийм л байсан баг. Тэгэж хэллээ. Тийм яриа гарсан байсан. Тэгээ намайг явсан хойно тэд нэр тэгэж ярьж исэн гээл бас миний жихэнт ч орж ирсэн юм. Тэр Монгол Улсын соёлын хавцад төлтөг нэр зэтгүүлч Яруу найрагч Гүр Узрах эмээгийн бороодөр гэж яг тань зориулж нэг жүжиг бичсэн гэж сонссон л та би тэгж ярьд юм байлээ. Тий харин Тэр нь яг ямар жүжиг яадаг байсан. Бас дуулалт байх уу? эмээгийн бороодргүй дуулалт биш зүгээр нэг тэл жүжиг. Тэгээ нэг өдөр нэг 3 хүн манад ороод ирсэн. Тэгсэн чинь юм улсууд юм бол та гэсэн чинь. Гэхдээ манай таны 2 3 өдөр ирээд олдгүй. Тэгээ Баталзыг байгаар заалгаж ирлээ. Тий тэгээ та нэг эмээгийн бороодөр гэж манайх юм жүжиг хийж байгаа маа нэг тань Гүр Узрах танд зориулж бичсэн гэсэн гэ. Тий. Тэгээ тэр үнд нь би тоглосон л доо. Тэгээ тэр ардын жүжигчин Жамсранжуу хин тэр бас тоглосон юм байна. Баавга дуулах уу гэдэг шүү дээ. Алтан горголдоо гэж нэг хэсэг шуугуулсан гэж байна тий. Жожогч мэн сайхан дуулдаг шүү дээ. Их сайхан дуулдаг. Хүн бүхэн гэж ярьдаг байхгүй. Та хоёр тэр одоо нугаад явахтай сайхан ингээд сэтгэлийнх юм ингээд эргэн дурсаад ярьж байгаа юм чинь манай миний 12 сар. Би нэг хором хөтлж явж байгаа тантай таарж үлээ тий. Маага харавсалонд дөлхөвцсөн шүү дээ. Жожог дуулуулсан. Үнэхээр гоё дуулдаг байхгүй. Тэгээ бас энэ баярын өдрөө нэг аялгаа төрлөг та төрөх үү тий. Мэдгүй за яг дараа нь сүүлд нь бодож байгаа болно. За яг ингээд ярилцлагын явцын дунд тий. Тий тэр баавга дуулахыг чинь Дарма багш маань л намайг дуулуулах гал бид хоёр их сургууль хийгээл байдаг. Тэгсэн тэр дуурайхан одоо наадах чинь дуурайхан дуучнаар дуулуулчин юм банзар жуухийн энэ тэр дуулуулчаа гээл. Тэгсэн багш өрөөсө дуурахгүй шүү. Дуугаал ингээд толгойд очил яваад байдаг гэсэн. Тэгсэн чинь хоёулаа сургууль хийн базар одоо яана багш юу одоо жинхэнэ сургууль хийгээд нөгөө дотоод хяналтанд багш дуураас их хөөхөр. Нэрээс олоо гэлдэг байсан шүү дээ. Тэгэл нэг өдөр нөгөө гэвгэнтэл дотоод хяналт болол намайг чинь тайзан дээр авчил дуулуулах гэсэн чинь юу хөгжмийн заал чинь дүүрэн хөгжимчтэй суудсан чулуун багшууд дэр даа. Оркестр суусан байж тээ. Оркестр суучаа тий. Чулуун багшууд дэр даа. Тэгсэн чинь би ерөөсө чичирсэн. Ерөөсө чадахгүй. Одоо яана. Тэр их өндөр авдаг юу? Тий. Нэлээд дээшээ явна. Тэг чи өндөр явдаг. Тэгсэн чинь эхлээл дуурах гэсэн чаддгүй. Байдгүй. Ерөөсө болдгоо. Чичрээд алтан дэлхий гээл тэгэл паг алтан дэлхий гээл ингээл таг тэгэл жичрээд тэгсэн 2 3 удаа тэгэж яаж сүүлд нь чулуугаа бас айгүй гоё шүү сайхан хүн шүү за чөлсрээ чи нэг сайхан 50 байж та за чи айн гэж за чи 50 байж за одоо хоёлоо одоо яг болж байна сүүлийнх чинь за одоо хоёлоо дуулнаа гээл
Тэгэл нэг нь зөөлхөө алтан дэлхий гэл ингээл яасан чинь тэгэл өнөөх нь тэгээ явсан да. Тэгээд тэрүүний тэгээ хамгийн гол нь тэр ардлын тайз тэр тайз одоо энэ дуучныг бас аваа явсан. Ямар гоё гаваагаа хийсэн. Тэгэл тэрүүнийг ерөөсө сүүлд нь их гоё сайхан болсон. Тэгээд явхаа өөрхий тэрүүнийг би тэгээд дараа багшийнхаа буйнаар би тэгээд тэр дуугийн дуусан. Сүүлд нь намайг Хүүхдийн театрын алтан гургалдаа гээл өнөөдөр чинь Хүн бүхэн дууддаг байсан. Алтан гургалдаа явж гэнэ гэж хэлдэг. тийм тэгээл ээдэг байсан. Тэгэхээр л төсөөл тийм байхгүй жоожогч төсөөл тийм алтан гургалдаа шиг л дуулсан байгаа байхгүй. Мэдхгүй өөрхий яахаа тэгэл би нэг дуулсан ухаантай ухаангүй дуулсан болохоор нэг сүүлд нь сонсож байхад тэр зүгээр л юм байл. Манай авир мэд ухаанда баавгаа байхгүй юу. Тэгээд тэр алтан гургалдаа биш баавгаа дуулж байгаа байхгүй юу уулна. Тэгээд дуул гээл нэг. Тий. Баавгаа дуулж байгаа шиг болоо. Тий. Тэгээд алтан гургалдаа доор чулуун дотор хийчих. Дуул гээл. Тий. Тэгэл нэг алтан гургалдаа дуулж яхад нэг өөрөө тий. Тэгэл баавгаа дуулж байгаа юм тэр байхгүй юу. Тий. Доор нь алтан гургалдаа дуулаад байдаг. Тий. Тэгэл сүүлд нь би тэгээд би бас их бүдүүн хүлтэй балаа. Тэгэл нэг алтан гургалдаа дуулаад яажсэн чинь зэрэгтэлд манай хитэн хүн сууж исэн гэж байгаамаа тэгсэн. Гэхдээ шоу хийзээ юм бүдүүн хүлтэй байсан би ямар юм гараад ирвэ гэж анхтлээ. Уул нь мегмар дуулдаг гэсэн. Тэгсэн чинь намайг тэгээ гараад тэгж бодож исэн гэж байгаа юм. Хүний байгаад өрх нь биш. Тэр хүний өөрийнх нь авьяас гэсэн. Сүүлд нь дуулаад ирэхээр нь л тий. Тэгэл хүлэн зөвшөөрч байгаа байхгүй. Өөр яах юм? Тэр л гоё байхгүй. Бас нэг юм байт юм лээ. 100 ламын жороол уус гэж. Богдын өөрийнх нь сүлд дуу байдаг гэж. Над нэг хүн ярьсан юм аа. Тэрүүхэн хэлсэн тий. Тэгээ тэрийг чоожогоор нэг аялуулчаарай гэдэг байгаа байхгүй. Зуулангийн жороолуусыг жооцон дундун хөлгөлөвөхөө зугаас гарсан богдоламыга зонхвын ширэндэн залавахөө алтан амсартай бүрээ бишгүүрийг ахара мөрөндөн хангинуулвахөө ачлал болсон богдоламыга аварлын ширэндэн залавахөө мөнгөн амсартай бүрээ бишгүүрийг мөрөн дундун хангинуулвахөө мөнкнастай богдоламыга мөрөлийн ширэндэн залавахөө. За тэгээ цаанаа бол олон бадаг бийлдэ. Тий. Ер нь ардын дууч их үргэлжилсэн олон сайхан бадагтай шүү дээ. Ингээл бодож яхад нөгөө л яхаарахгүй. Одоо тэгэл магсаржуу 10 сал унзуун байсан бол бас бодогд. Өөрхий тэгнэл дээ тэр. Таныг л их ярьдаг юм байсан. Намайг өөрхий тэр мөч их үргэлжилдэг л байлаа да өөрхий. Ой, чичтэй. Тогтоо юм хэлсэн. Таяр чи энд байсан юм уу? Би таярыг ирээд сайн байцгаана уу? Сайн явж ирлээ. Сайн явж ирлээ. Энэ далайтрын хитэн оног яасыг ховроо. Өнгөрөхөөс өмнө би ч одоо цэндээ биш битүүртэй л яар нэг ярихаар л бүр 20-30 минут ярьцдаг. Бүр яриад дуусахгүй тий хөөрхий. Тэгээд чамайг их ярьдаг байсан надад бас. Тий. Таныг надад их ярьдаг байсан тий. Тэгээ одоо чамайг тэр хоримгөтлөгч нь л одоо тэр л араас нь удирдаад байсан шиг байгаа юм. Гэхдээ мага битүүр тарчихгүй юу? Тэгээ цуг очсон байсан. Нөө тийм юм уу? Таныг заагаад чоожост мундаг дуулна шүү. Тэгээ би таныг дуулуулж байгаа тэр. Тэгэхэд мундаг дуулсан.
Мэдхгүй. Тэ. Тэгээ зарим хүмүүс чинь ингэдэм байл айгуу сонио. Тэр дууг чинь олсууд нэг дахиулаад байдгийг. Богдын ихнэр тоглосон домдогд болом гэж. Гэтэл та чинь залуу насндаа бүжгэлдэг байлаа. Дуулдаг байсан гэж бас анзаарахгүй байж. Тэгэхээр л бодолтой. Учиртай гурамдлага нансалмаар дуулж ирсэн. Улаанбаатар хотын Аз цагт хотын төвд Алтчин худалдааны төвийн Б1 давхарт 5000 м квадрат талбайд шөнийн зах шинээр нээгдлээ. Шөнийн захын нэгдсэн дэлгүүр хэрэглэгч танд хүнсний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээр ахын тавилга захлаан болон гоо сахны бараа үндэсний дээл хувцас ахын хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захын үнээр, үйлдвэр үнээр, бөөний үнээр, зах зээлийн хамгийн хямд үнээр худалдааны өргөн сонголтыг өглөөний 10 цагаас шөнийн тэг цагийн хооронд хямралыг давах хямд үнээр санал болгож байна. Алтчин худалдааны төвийн Б1 давхарт байрлах шөнийн зах. Эрхэм хүндэт хэрэглэгч та бүхэндээ 16 жилийн ажлын туршлагатай Содон будингийн хамт олон зах зээлийн хамгийн хямд боломжит үнээр өндөр чанартай буудингуудыг санал болгож байна. Та манай дээрээ үз, хар, сонго. Мөн таны хүссэн загвар хийц өнгө дунж тааруулан захиалгаар чанартай хийж гүйцэтгэн. Чанарын дээд үнийн доодыг бид эрхэмлэн. Содон буйдан. Утас 80 тэг 81 60 88 тэг 1 75 47. Хаяг Алчин бөмбөр худалдааны төвийн Б1 давхарт G3 дахь павильон. Содон буйдан. Яг тийм байхгүй. Тэр үчи ямар дуу дуулчлаа? Нэг л гоё дуулсан. Тэрүүнд чинь нөгөө амаргийн дуулсан. Цэнхэр дур дайлчир гээд тэгсэн чинь тэрийгэ дахиулахаар нь өргөн хангаа нутаг гээд дууссан. Тэгээ бараг тэжиж 3 4 дуу болох шахсан шүү бараг тий. Тийм тэгэл сүүлд нь би зүгээр би одоо болиг чи за байжээ гэж намайг дахиад дуулуулах гэ би тэгэхгүй одоо болно гэд би гүүгээд суучжсэн. Тэгээд 2 дуу дуулаад тэгэл болсон л доо. Тий, ер нь тэгээд амьдрал бол ирэнтэй барантай хэцүү л тий. Тэгэхээр л тэр амьдралын гол үннийг хаанаас хайх вөхөр би яг танд тамир зэрэгцэн уран бүтээл хийж явсан хүмүүсээс л асуудаг байхгүй. Тэд л үннийг хэлнэ. Тийм ээ тийм надад ч одоо цуг ажиллаж ирсэн ус зөндөл байгаа л да. Тэгвэл одоо сүүлийн үед ч нөгөө ховордож байгаа юм тэтгэгчээр хөөрхий дөө. Тийм нэг хэдэн хурцвал маань байж л байна л да одоо тий. Тэгэл түүхэн дөрөв тэгэл яхаа би зэндэ шигшээ нэвтрүүлэг дээр бас яриа суужсэн бид нар. Нөгөө л итгэлт гоё. Очрот тий. Яг л харагдчаад. Тэр баавга дуулахыг чи очротын зохиол юм шүү дээ. Бас л хисэгт очрот хоёрыг. Би хисэгтийн ч одоо ингээ 2 кинонд нь тоглолцож байгаа юм би бас тэгэл хисэгттэй би их баярлалаа. Сүрэнжуудаа баярлалаа. Стулмаа бас намайг тэгээд яг хөөрхий бас тэр дээш нь тэгэж өргөж яаж яасан болох доо. Гард магна кино бол их удаан хийгдсэн баг та хийгдсэн баг удаан л явсан баг. Оо энэ чи ерөөсө тийм 4 улирал урдчин киног бол жинхэнэ натураараа хийдэг болохоор ер нь 3 4 жил өвлийн натур зуныхтаа тийм тэгэл тэр наадмын үеэр чинь тэгэл яг л наадмынхаа үеэр л тэр наадам хийсэн шүү дээ тийм. Тийм тэгж хийсэн. Өвгөн ачи гарч ирээл барилдаа л тий. Яг мундагчод барилдаж байгаа шүү дээ. Тийм тийм. Засаг цааны захир төмөр тоглосон хүн тэнд явж байгаа том. Тийм захир төмөр чинь одоо тэр нэг богдын бүх байхгүй юу? Тий богдын баг. Тий ах トゥ. Миний бүх чинь өвгөн хүүгээд бас нэг мундаг. Монгол улсын наачин. Тэгээ ярьдаг байхгүй юу? Ингээл ярьж байгаа таныг ярьдаг байхгүй. Ярвар хаттан гээл. Хин махав үрцэг харах уу миний бүхийг дахин олны өмнө дахин унгаад ахта яадгийг би наадмыг үзэхгүй гэж бодогдгийг. Тэгээ наадам харагддаг. Тий тэгэл наадам тараачж байгаа байхгүй юу тий. Тэгэл за өөрхий дээдсүүдийн юу яачлаа гэнэ тэн дээр уусаа тэгэл яриад тэгэл тарчдгийг. Тий. Тэгээ одоо тэр уул нь одоо тэгэл нэг цөөхөн хитгэв хөөрхий яаж одоо тэр ард түмэнд минь яаж хөрсөн болдоо л гэж би боддгийг шүү дээ.
Надад дийцээ битэр үжих учиртай юм. Чугал наадам хийх хэрэггүй байсан юм. За даваа тэрэг. Нэг хайж болсон, хоёр хайж болсонгүй яав. Зоригтой барьснаа. Зоригтой барьснаа. Үгүй унтарчтай унтаа. Сайхан залуу. Олон читэл барьсан да. Яагаад заавал миний бүхийг ах トゥ сэрэн дээрлэж очиж энэ махав хурцыг харах уу годны өмнө дахин унгаж байгаа юм. Би наадмыг үтгэхгүй. Ингээд чи доброж чадах ба. Хүүхэд залуучуудын театрт хичнээн жил болов та. Ер нь тэндэл хамгийн анхны суурь одоо Би анх Ховдын театрт 60 жилд хүүхдийн театрт ирсэн 60 жил 1960 онд. Тэгэл хүүхдийн театрт ирээл би анх энэ хүүхдийн театрт ороод бас хэсэгтийн зохиол хүү гээд нэг жүжиг анх удаа би хүүхдийн театрын тайзанда тэр хүү жүжигийн Норжмаа гээд 10 дугаар ангийн нэг охин. Тэгээ тэрүүнд би анх тоглож хүүхдийн театрын тайзыг анх нээжсэн. Тэгээ тэрүүнд бас их хайртай тэр бас сайхан өөрхөн жүжиг байсан. Тэгээ тэрүүнд тэгээ тоглолт тэгээд би хүүхдийн театрч одоо бавгаа дуулах уу тэр юу хүү Карлсон дээр суудаг Карлсоны Брэкенбок. Тэгээ ер нь нэлээд хэдэн жүжигтэн тоглосон доо. Тэгээ хүний бодол өөр болжээ. Тэгээд нэг жүжигийн эмч тэгээ хувиа бодогч гээл нэг жүжигийн бас би баг нэлээд хэдэн жүжигийн эмч нэргээ жүжигийн бүрнээгээ тэрийг яг Ховдын театрт тоглож байсан. Тэгээ ерөнхийдөө нэлээд хэдэн эмч надад нэг тийм жоохон даруухан юунууд таараад байдгийн. Тэгээд кинонд болохоор би харин би нэг хошин шогийн юмд үзмээр байна гэж хагаад тэр нэг зутаараа чи баясаа чи баясаа юу вэ та юу яриад маргааш яараасаа айгуу гой бүхвэ нарийн аяны авалтаа юм чи дутаа байхгүй юу хүмнэ чи ихтэй нэг бүх юм билет одоо төгсчихлээ юу билет би ормоор өсчихсэн юм аа үгүй чи за байцалт чи намайг түлхэд оруулдаг юм уу за алло Бүхий орно өстө. Явна. Ажи билетээ аваараа бушуулаарай. Цаагаараа эвтэйхэн цуваад цаашаа. Хой танд үзүүл хүн байна ажи. Хой энэ залуу билетээ аваад. Юусуу гээ аваач билетээ аваараа. Ой. Тогсороо. Ой. Үсэ. Нөгөө бүхий өргөөч нээштэй. Чи бүхүү. Үгүй чи бүхүү. Чи барилдчих гэж байгаа мó? Үгүй дээ би бүхий өргөөнд айж очсон. Өргөөнд чи нөгөө юу баяр сайхан зааны дүү мөн үү? Биш ээ хөдөөнөөс ирсэн юм байна. Оо заяан дэлгэрдээ би чамаас нэг 2-3 билет олуулж авах гэж бодож байсан. Нөгөө хүү маань бүх үзийг шалгаагаад байсан юм байхгүй бүхэн дуртай манай хүү чинь. Алуу та нар босоод өгөөч чинь. Настай хүн сууж яах овооч оцоогоо суугаад байх хайшин юм бэ чинь. Настай хүнийг суудад тавьж суралдаа энэ чинь. Аси бит хоёр хөвөлцөх үү аси ингээл тэр элэгний юм гээд нэг бас нэг хошин шогийнхан тийм. Тэгээд тэр Хүслбаатарын би анхныхын дипломын кино Борчон гээд киноных нь бас тэр нь бол бас нэлээд гол дүр байсан харин. Тэг ерөнхийдөө би бол кинонд нэг тийм гол дүр энэ тэр яадаг голцуул нэг жижиг тийм юмнуудад нь тоглолт яваад байсан. Тэгтэл яг тэр чин бүтэн цаг 2 цаг дэлгэцэхгүйгээр нэг 5-10 минут 2-3 минут гараад өнгөрөхдөө үзэж байгаа үзэгч ард тамд сэтгэлд нь буугаа зүрхэнд нь шингээд явна гэдэг бол хамгийн сайхан байхгүй тий. Тийм лээ тэр үедээ бол тийм л байгаад байгаа л та тий. Тэгээ би сая бас тэр хиний ээжтэй л өнсөлгсөн гэдэг киноны хиний юу гэсэн тэр бас их бас олон түмэнд их хүрдэг юм байна лээ. Тэр дүрийн минь усуд одоо бас их хэлж ядгийг нөгөө Төмөрбаатарын ээж тоглоод тий. Зол жаргалын кино. Dancing bears, painted wings,
things I almost remember, and a song someone sings once upon a December. Someone holds me safe and warm. Horses prance through a silver storm. Figures dancing gracefully across my memory. Одоо ингээд эргээд ирэх юм байна л та. Одоо ингээд нас өндөр боллоо. За манай одоо нөгөө эрчүүд байна шүү дээ. Гавьяатууд. Өвлөө өвгөн болоо явчихдаг байхгүй шинэ жилээр. Энэ тэндгөө өвлөө өвгнүүд гараал ингээд явчихна. Тэгээ ярьж ирсэн. Цасаа охтууд нь ягаад байдаг юм бэ гэж ярьдаг байхгүй тий. Одоо урд чинь шинэ жил би хөдөө бол манай лавл манай эдэр сумын тийм шинэ жил энэ төр гэж хийдэг мэдэхгүй тий. За яг аймаг дээр сойн аймгийн төв дээр тэр сургууль бас нэг шинэ жил хийж тоглодог. Тэнд нь бид нар яг нэг ганц нэг номер энэ төр хийж очдөг гэсэн. Шинэ жил гэдэг чи их сонио. Тэгээд нэг юм цаасан юм цаасаар дандаа юм гоцоонууд хийгээд л ингээл тэрийг гацуура чимчин. За нэг юм гурвалжин хилнүүд хийгээл энэ дээтлээ ингээд чимчин. Нэг тийм л явах. Тэгээд ийм гоё юм тий цагаан утас дотор тэр үндэ ингээд бахан хилнүүд ингээд хийгээд яачдаг. Тийм юм хийдэг байсан шүү дээ. Тэгэл тэр чинь одоо тэгээд бас нэг жоохон гялгар цаас ийм туулган юуны тийм шоколадны тийм юм чи ингээ хаажлаа. Тэр чи ингээд ялалзуулаад ингэцдэг тий. Тэгэл хөөрхөн явуулах хийгээд тэгэл тийм юм аймгийн сум аймгийн нэг сургуулиуд тийм юм хийдэг байсан. Тэн дээр нь ямар тоглолт байх вэ? Цас охин болдог байсан та? Эсвэл хөтлөн шүлэг уншин. Амар хийгээд очлаа. Тий ганц нэг дуу муу ч юм уу бүжиг тийм л юм нэг хөлөөгийн жүжигчд гээл тийм юм хийгээд тэгэж тийм юм хийдэг тий. Тэр чин тэр сургууль маань өөрснөө өвгөнтэй баавга туулаа нэг 9 шидийн тэр амттайгаа яг л тийм хөөрх юм хийдэг байсан шүү дээ. Манай Завхай аймгийн Элдэ учрын нэрмж 10 жилийн дунд сургууль байдаг. Их сайхан сургууль байдаг байсан. Гэхдээ одоо ч байгаа л да. Шинэ жилээр бол бэлэг авч ирсэн тий хүүхдтэй байхдаа. Тэр үеийн бэлгүүд ямар байсан юм бэ? Үгүй тэр үеийн бэлэг гэж одоо юу байх вэ хөөрхий өнөө сармаа дээлт тэгээд нэг ганц хоёр юм ээвэн тэгээд сармаа дээлт голдуу. Ерөөсөө тийм өнөө юу домбон сахар. Тий, домбон сахар. Тэгэл ганцхан сармаа дээлт. Тэгээ маатан гэж байдаг байсан манай тэнд. Маатан, тий, маатан гэж бүх шүд сугалцах гэсэн нэг тийм них гоё юм байдаг. Маатан, мөсөн жихэр энэ. Тий. Тийм юмнууд л ерөөсөө юу хийчихдэг. Тий. Тэгээд нөгөө сургуулийн хүүхдүүд чинь нөгөө дэвтэр гिचэл хийхдээ нэг дэвтрийг ингээд дундуур нь хувааж өгөн нэг харандаг дотор нь дундуур нь хувааж тэгдэг байсан шүү дээ нэгдүгээр ингээд багт. Тэгэл тэрүүн дотор чинь ингээд бүтэн дэвтэр харандаа энэ төр хийцэн. Өө тэр чи ямар том бэлэг их том шагнал тийм байдаг байсан. Тэр үнд бид их баярлдаг тийм байдаг байсан байхгүй. Өвлийн өвгнөөс бэлэг авна гэдэг чинь тийм ч нөх юу биш айгүй мундаг тий. Тэгээд би бас 10 жилд Элдэ учрын нэрмжилт 10 жил би бас нэг 7 дугаар анги хүртэл байсан л да. Тэгтээ бас тэнд тэр дуу хөгжим урлагийнх нь юмд бас ороод бас нэг удаа тийм бэлэг авч үзсэн шүү тий. Тэр бахархал байсан баха. Тэр олон хүүхдүүдийн өмнө өвлөө өвгнөөс авна гэдэг чинь ёстой мундаг охин байхгүй тий. Тэгэж бэлэг авчихсан би байгаа бас тэгэж үзсэн. Тэгээд ер нь гоё юм байлээ. Үнэхээр гоё юм байлээ. Ер нь ингээд ярихад үеийн тэр тухайн цагийн шинэ жил гэдэг бол тустай. Өөрөөрсөн уур амьсгалтай, өөрөөр өнгөтэй, өөрөөр дурсамжтай байгаа шүү дээ тий. Тэр л сайхан. За одоо танд бэлэг гардтал. Тэгээд манай нэвтрүүлэлт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Гэтэ үргэлжлэнэ. Та хэллээ шүү дээ цог ах одоо яг энэ сууж байна. За ингээд өвлөө өвгнө бүгдээрээ тосч авах уу тий. За баяр өргө өвлөө өвгнө тосч авъя. Олон үеийн өдөл тогтолтын үедээр өвгөн ааваасаа хүүхэд насндаа зүүдэлж байсан бэлгэн хүлээж авна оо. За баярлалаа. Урт насалж удаан жаргаарай. За их баярлалаа. Өвгөн аав минь улам урт насалж удаан жаргаарай. За.
За өвөө төр саадад суух. За. Үнэндээ дуулж чадахгүй. Одоо ч гэсэн хоолой нэг л тийм сайхан гармааргүй санагддаг. Гэтэ яг одоо. За тэгж ярихгүй. Өвлөгийн найран дээр очсон чинь мань хүн гарч ирээд ардын жижигчин хайдаг багштайгаа нансламаг дуулсан. Бид нар ам ангаж хүлээж авсан. Хизээ. Годооч Саяхан ноднон үгүй өнгөрсөн 100 юм одоо телевизээр юунд нансламагийн хэсэг. Хоожотойгоо хамт авлаа шүү дээ гэж ширэгдэх гэж байна. Тэрийг сайн дэж өгч хайдаг багш чинь нөгөө цооцоо бас манай юмд өргөдөд ирдэг байсан. Тэгээ цооцоо бас би минь ягаад тэгэл имлэгт үзүүлж явж байгаад одоо очино л гэдээс ирж чадаагүй. Тэгээд хайдуу манай нэг охинд хэлсэн байгаа юм гээд цаад нөхөртэй чинь нэг үзээгүй яах вэ гэсэн. Тэгээд надаас ирж асуухаар нь би тэгээ яадгийг өөрөө мэддэг гэж яасан чинь тэгээд би нэг дуулсан юм мэдэхгүй. Тэгээд эднэр энэ нөхөр намайг тэнд шоолж ил байсан юм яасан. Цаадах чинь бакалда хийчлаа гэдэг. Бакалдад ажиллаа. Бакалдчлаа. Одоо тэгээд хүүхд залуучдын театрын жүжигчтэй. Тэр үе ингээд бас ярихгүй. Манай хүүхэд залуучуудын театрын жүжигчд бол нэр үнэн сайхан жүжигчд. Манайх чи ерөөсө хүүхэд залуучуудын театрыг ер нь хүүхэд залуучуудыг хүрээлүүлсэн мундаг театр байсан шүү дээ. Тийм одоо хайрыг хайрл гэдэг жүжиг тоглоход л ерөөсө тэр театрыг бүр эргэн тойрон бүсэлсэн. Тэгэл бид нарыг хүртэл плед олоодаг гэдэг байсан шүү дээ. Тийм. Билетэнд болдог. Бараг шагийн билет гарах гэдэг тийм тэгдэг байсан. Аюугүй мундаг байсан тийм. Тэгээ урталт нь солон ресторан байдаг тий. Замын хойно уртаа. Тийм. Аюугүй гоё байсан юм аа тэр. Орой 19 цагийн тоглолтод би санд ээж өдөр очсон бүр билет. Тийм хүүхдүүд цэрөөсөө нэг цэцэрлэгээс эхлээл том ангийн хүүхдүүд тэгэл залуучууд их цугладаг байсан да. Улаанбаатар хотын А цагт хотын төвд Алтчин худалдааны төвийн Б1 давхарт 5000 м квадрат талбайд шөнийн зах шинээр нэгдлээ. Шөнийн захын нэгдсэн дэлгүүр хэрэглэгч танд хүнсний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнгээр ахын тавилга захлаан болон гол сахны бараа үндэсний дээл хувцас ахын хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг захын үнээр, үйлдвэр үнээр, бөөний үнээр, зах зээлийн хамгийн хямд үнээр худалдааны өргөн сонголтыг өглөөний 10 цагаас шөнийн тэг цагийн хооронд хямралыг давах хямд үнээр санал болгож байна. Алтчин худалдааны төвийн Б1 давхарт баярлах шөнийн зах. Эрхэм хүндэт хэрэглэгч та бүхэндээ 16 жилийн ажлын туршлагатай Содон будингийн хамт олон зах зээлийн хамгийн хямд боломжит үнээр өндөр чанартай будингуудыг санал болгож байна. Та манад ирээд үз, хар, сонго. Мөн таны хүссэн загвар хийц өнгө дунж тааруулан захиалгаар чанартай хийж гүйцэтгэв. Чанарын дээд үнийн доодыг бид эрхэмлэн. Содон буйдан. Утас 80 тэг 81 60 88 тэг 1 75 47. Хаяг Алчин бөмбөр худалдааны төвийн Б1 давхарт G3 дахь павильон. Содон буйдан. Сайхан театр ер нь одоо тэр театр шиг театр одоо гарч ирэхгүй нэ. Ерөөсө гарахгүй байна. Яэдэмч үнэхээр Монголын залуучуудын сэтгэл зүрхэнд шингэсэн театр шүү. Тэр хэдэн мундаг сайхан жүжигчид манай одоо Инг Туяа, Очирбат, Галсан Данзан тэргээл Готов мотог ямар мундаг жүжигчид байсан. Том жижиг төмөр баатрууд тий. Сүх хуяг залгаж ирж ирсэн. Одоо Бацая Туяа энтергээл тий сэдэд байгаа гэж мундаг сайхан жүжигчин за тэгэл ерөөсө ярих юм байхгүй. Ямар мундаг гоё цэнцэрэнгуй. За тэгэл одоо энэ хин довчин цэндаяу шинтергээл бас манай залуу жүжигч. Анх эхлээд би хөдөөнөөс ирчээ эднэрээ чи бүр айгаад биширдэг мундаг жүжигчид л ингээл бөөгнөлийн тэр ярихт нь би чинь нэг хөдөөний нэг хошоо цогтгол мó эренцэн хамд минь гэж эренцэн хамд бас нэг сайхан жүжигчин мандах энэ тэргээл тийм мандах тийм ямар гоё жүжигчид байсан бэ. Манай мегмар тийм мегмар цолмон тийм хөрлөө гэж нэг сайхан юм байлаа. Мундаг жүжигчид байсан. Долгор манай жанчвдар дашгүй бол бүр ярих юм байхгүй. Одоо л нөгөө нэвтрүүлгийн миний 12 сар
12 сар гэдэг шинэ жил гэдгээс илүүтэй эн чинь сайхан дурсан шүү. Тэгэхээр үнэн хаа байна. Тэгэхээр яг таад байна л үнэн баг байхгүй. Яг л тэр хүмүүсээ дурсаж байна. Яг тэр хэдийгээ бүр дуусахгүй байх арга байхгүй. Үнэхээр сайхан улсуудаар дурсаж ярих хэрэгтэй байгаа юм ерөөсөө тий. Тэгээ бид нар нэг ингэсэн нэг юм байгаа юм шүү. Нэг хүүхэд залуу энэ 3 чатар нэг дор байсан байхгүй юу. Тэгээ 3 чатар нэг байжгаад тэгээд хүүхдийн чатар нэг тасраад дараагийн чатар нэг тасраад ингээд явах болсон. Тэгэхэд хүүхдийн чатар эмнэлэг гэгэрлийн ордон дараагийн чатар тэр ягаан чатар руу ингээд явах болоод тэгээ бид нар ингээд явах тэр алтан үеийн тэр олон сайхан эчин орлогоо Эрдэнэцэн нуруугаа одоо тэр цэрэн дулан багш энэ төр чинь нүдэндээ нулимстай хоцорсон гэж байгаа юм. Яагаад эднэрийг яагаад явуулчихж байгаа юм бэ? Эднэр минь байлгаж авахгүй яаваа гэд уйлжсэн гэж байгаа шүү дээ. Тэгэл яг үдэ бид тэгэл явсан тэгэл яг дараагийн чатар бол биднүүдийн эцэг чатар л доо. Тэгээ одоо тэгээд энэ сайхан мундаг ухаантай одоо тэр хин дараагийн чатрын цэрэн самбуу сувд энэ төр чин биднийгээ хүлээж аваад одоо биднийг дандаа баярлуулж ямар баяр ёслол биднэрийгээ бол ер нь хайдгүй үргэлж биднийгээ баярлуулж ингэж яадаг би бас тэгээд цэрэн самбуухийн ер нь цэрэн самбуу сувд гэх юмгүй ер нь дараагийн тэр хідэн ахнуудад бүгдэд нь их баярлж идэв шүү. За өвлийн өөтэйгээ ямар дуугаад болох вэ? За яадаг лээ хоёулаа одоо. Мэдхгүй. Ямар дуу болох гэж байна. Тий. Цагаа хурлаараа гэсэн шиг. Харин чи намайг одоо тэр 20 дуусныгаа дуул гээд байх юм тий. Аль ч яах вэ? За тэгвэл хоёулаа өнөө өөргөө хангаагаал дуулаад үзье тэгээ. Тэр хоёулаа нэг үтсэн. Аль микрофон байна уу? Микс зүгтээ.
Улсын гавьяа жүжигчин Чойсрын. За баярлалаа. Тэсээ юу нас дундуурчин хоёр ингэ дуулж сонслоо л да. За. Цагаан степлен явж шүү. Тэгж хэллээ шүү дээ. Үнэхээр сайхан шаа. Энэ бол үнэхээр. Харин тэгсэн шүү. Яг тэгээ сонсогдсон баг. Яа цааддаг тэгнэ. Үнэхээр сайхан. Тэгээд бид хоёр харин нэг номертой болчихлоо шүү. Сайхан баг. Үнэхээр сайхан. За баярлалаа. Бас өндөр нас зогссон. Ингээд дуулж байна. Яг ингээд таныг дуулчаад бис ингээд залуу насаа чинь бодлоо л тэр тайсан дээр те. Ямар өндөр авч дуулж байсан бол тоо. Яг тэгж бодогдсон байх. Үнэхээр сайхан. Насвал яг тоог хэлдэг шүү дээ. Орж ивжсэн энэ аврагуудын чинь тэр нөгөө хөдөөний өмбий ирээд сандарсан гэдэг шиг л. Энэс яг ч болохгүй твдчихлээ. Тэгээд сайхан. Тэгээ сайхан одоо манай энэ лайк хийдэг телевизийн миний 12 сар. Манай баярын дугаарт. Эд хүний урилгыг хүнтэн хүлээн авч хүрэлцээсэн танд баярлалаа. Баярлалаа. Бидний хүлээж авсан та нарт бас баярлалаа. Танай энэ хамт олон, танай телевизийн энэ хамт олонны цаашдын уран бүтээлднийх амжилт хүсье. Тэгээ та нарт одоо шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ ондоо одоо эрүүл хамгийн аз жаргалтай тэгээ уран бүтээлийн их өндөр амжилтыг хүсье. Уран бүтээлийн ол зомог ихтэй байгаарай минь хөөхтүүд. Баярлалаа. Баярлалаа. Ураа. Тэгээд дээрэс нь өвлийн үг авнаас бэлэг авлаа. Өвлийн үг өөрөө. Үгүй би ч одоо бүр залуу жоохон насндаа өвлийн үгнээс нэг 2 удаа авчихсан юм байна. Тэгсэн чи одоо ингээд бүр хөгшөрсөн хойно бас өвлийн үгнээс бэлэг аваад өвлийн үгэнтэйгээ бас хөгжимдөд хоёлаа бас дуулаад байгаа бол та. Хөө чи тэгээд дахилт мэхлтийн нэгэд өгөөрэй энэ төр гэж шүү. Хажууд нь бас сүвлэр дундуур нь бас юм ярьчихжээ шүү. Тийм тэгсэн шүү. Баярлалаа тэгээд. За баярлалаа. Удаан жаргаарай. Манай телевизтэй их холбоотой байгаарай. Олон сайхан нэвтрүүлэгтэй шүү. Цогоор битэр нэг том нэвтрүүлэг гээ те. Нууц маа он гараа тийм. Энэ дээр та бүгдээ дуудана. Энэ бол ингээ харахад нэг цагийн нэвтрүүлэг болчих. Ярих юм бол гоё сайн дуу бэлдээд ирээд. Ингээд ирэх үзэгчтэй ингээд лайк хийжтэй телевизээ. Миний 12 сар нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт Монгол улсын гавьяа жүжигчин Гард Магна киноны богдын эхнэр Дундаг Дулмаараа олон түмэндээ танигдсан. Олон сайхан дүр бүтээсэн. Тэр тундаа Ховдын театраас Улаанбаатар хот, Хүүг залуучуудын театр, олон сайхан кинод дүрээ бүтээсэн. Шоуж зүрхэгчтэй баярлалаа ингээд. Баярлалаа тань. Дээрээс нь Монгол улсын гавьяа жүжигчин Цог ахтай баярлалаа. Өвөө болсонд баярлалаа. Тэнд бол таач мундаг ирсэн. Таачууд айгүй ирдэг байсан тийм. Баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяртай.